Философийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрх чөлөө, үүрэг, хариуцлага зэрэг суурь ойлголтуудын мөн чанарыг оюутан залуустаа ойлгуулах, төлөвшүүлэх зорилготой ихтэй сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг философийн улсын 9-р олимпиад философи хүний эрхийн уулзалт цахим эрх чөлөө нэрийн дор амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадыг Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн Монголын Amnesty International, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль хамтран зохион байгуулсан юм. За тэгэхээр Монгол улсын ихтэй сургуулиудын оюутнуудын дунд энэхүү олимпиад маань 9 дахь жилээр зохион байгуулагдж байна. За өнгөрсөн хугацаанд болохоор философи хүний эрхөө уулзалт гэсэн сэдвтэйгээр явагдаж байсан. Энэ удаагийн олимпиад маань өөрөө яг тусгайлт нэг сэдв заасан. Ялангуяа оюутан залуучуудын дунд зайлшгүй шаардлагатай хэрэгцээтэй байгаа бидний нийгэмд томоохон нөлөө үзүүлж байгаа захин ертөнцийг хөндөж байгаагаар бол энэ удаагийн олимпиад маань ихээхэн онцлогтой. За тэгээд манай олимпиад маань жил ирэх тутам оюутнуудын оролцоо бол улам бүр нэмэгдэж байна. Өмнө нь олимпиадуудад нэг 6 орчим тэгээд 8 гээд ахигч дэвсээр оролцсон. Энэ удаагийн олимпиадад бол 10 сургууль улсын болоод хувийн хөгжлийн сургуулиуд маань оролцож байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас төлөөлж оролцож байна. Энэ олимпиадад бол 3 дахь удаага оролцож байгаа. Жилээс жилд бол олимпиад бол ингээ өргөж дэлгэрч байна. Энд сайхан байна. Тэгээ ялангуяа энэ жилийн олимпиадын хүнээр болохоор захим эрх чөлөөтэй холбоотой байгаа. Тэгээ бидний одоо амьдарч байгаа энэ эрен үеийг ч гэсэн захимдсан гэж ярьдаг тийм. Энэ захимдсан эрен үед ялангуяа энэ философи үүрэг бол маш өндөр болж байгаа. Тэгээ философи бол одоо юу гэдгийг асуудлыг боломж цоод бүх шийдэлд навч үздэг. Шүүмжлэлт, нээлттэй ач гэх юм дээ. Гэх мэт одоо олон давуу талууд байдаг. Тэгээ орчин үеийн энэ нийгэмд бол эдгээр шин чанарууд нь бол улам бүр хэрэгцээтэй болж идэг. Саяхан болон өнгөрсөн ч гэсэн Америкийн сонгуулийн дараа гарсан бас философчдын том дүгнэлтүүд байдаг. Бидэрт улам бүр энэ философийн мэдлэг, энэ шүүмжлэлт сэтгэлгээ улам бүр хэрэгтэй болж байна. Тэгээ ялангуяа орчин үеийн захим ертөнцид байгаа элдв халдах ч гэдэм үү те. Хүний эрхийг зөрчсөн үзэгдлүүд бол магадгүй тэнд байгаа нэг үзэгдлүүл явд нэг чимээг л хитрхи шүүмжлэлгүйгээр хүлээж авсан тэрийг хитрхи дагсан амьддаг гэх юм. Энэс үүдэлтэй байх бололцоотой. Тэгэхээр философи суралцсан энэ оюутнууд философи мэдлэгээ дэлгэрүүлснээр хөгжүүлснээр аливаад хүлээцтэй шүүмжлэлтэй их сурвалжийг хардаг өөрийнхөө үзэл санааг зөв үндэслэдэг юм чадвартай болно. Тэгээ энэ цаг үе болсон энэ сэдв их сайхан болж байна. Өнөөдрийн олимпиад их өргөн сайхан болж байна. Философи хүний эрхийн уулзалт цахим эрх чөлөө олимпиад, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль, хууль сахиулах их сургууль, санхүү эдийн засгийн их сургууль, Монголын үндэсний их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Ширхий утга их сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль зэрэг 10 их дээд сургуулийн оюутнуудын баг оролцлоо. Цахим орчин, цахим эрх чөлөө, цахим орчин, цахим эрх, цахим гадуурхал, хяналт, хувь хүн ба байгууллагын нууцлал, кибер халдлага дайралт, цахим аюулгүй байдал, цахим засаглал, шашин соёлын мөргөлдөөн зэрэг тулгамдж байгаа эмзэг асуудалд задлан хилэлцэж, хүний эрх философи, ёс зүйн уулзалт цахим эрх чөлөө нь хэрхэн шин агуулга тодорхойлолтоор баяжин гүнзгэрч байгааг холбогдох философи сэтгэлгээ, хүний эрхийн онол сургаал, тохиолдол жишээний үднээс тайлбарлан мэдлэг ухаан, оюун ур чадвараас сорьцгоосон юм. Өмнөх олимпиадууд философи хүний эрхийн уулзалт гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг байсан бол энэ удаа цахим эрх чөлөө гэсэн тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулснараа онцлог байлаа. За философи бол ерөнхийдөө үүссэн цагаас хүнийг эрх чөлөөг одоо авч үзэх, хүнийг ерөн чөлөөлөх, нийгмийг хамгийн сайн сайхан байлгах тэр одоо боломжийг одоо философи одоо гаргаж ирж судалдаг. Маш олон сургаал номлуудыг гаргаж ирж хүн ер нь өөрийнхөө эрх чөлөө, эрх боломжуудыг байнга одоо ингэж судалж шинэ агуулгаар баяжуулж ирж байсан байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар уламжлалт хүмүүсийн хоорондын эрх чөлөөний тухай уламжлалт ойлголт бол ерөөхдөө өөрчлөгдсөн байна. Урд нь бол одоо хүмүүсийн хоорондын харилцаанд эрх мэдэл юм уу, нэр хүнд, зааман одоо нас хүүсийн одоо энэ ялгаатай байдал бол тэр харилцааны тэр ялгааг гаргадаг байсан бол одоо энэ захим ертөнц бол бидний нас хөөс болон одоо шашин шүтлгийн ялгааг багасгаж хүн тэр боломжийг ашиглаж чадах юм бол
ямар ч насны хүмүүс хоорондоо ямар ч сэдвээр харилцах бололцоотой болсон байна. За гэтэл энэ бол нөгөө талаас аваад үзэх юм бол энэ боломж маань зарим нэгэн улс төрийн болоод зарим нэгэн одоо тэр хяналт шалгалтаас болоод тухайн хүмүүсийн тэр боломжийг эргээд эрх чөлөөг нь бас ашиглаад тэр хүмүүсийг улам одоо хяналтанд оруулах, за мөн улс төрийн болоод ашиглах ч юм уу, ийм байдлаар бас эрх чөлөөний тэр гол зорилго маань алдагдах юм байл хүрээд байгаа юм аа. Тийм учраас энэ философи олимпиадын энэ гол зорилго бол энэ эрх чөлөө гэдэг энэ үг, эрх, боломж гэдэг ойлголтуудыг шинэ агуулгаар баяжуулах. За бид нар бол эргээд тэр хөгжлийнхаа хүрсэн түвшиндээ бас буцаад тэр анализ хийх, эргэцүүлэх ийм одоо боломж нөхцөлийг манай философийн олимпиад гаргаж өгч оюутнууд эргэцүүлэх явцдаа, мэтгэлцээний явцдаа тэрийг улам одоо ойлгож ухаарах шинэ агуулгаар баяжуулахад одоо манай олимпиадын гол зорилго оршиж байгаа юм аа. Төрийн ч бай, төрийн бус ч бай, ихтэй сургуулиуд философи үндэслэх хичээл ордог. Тэгэхээр философи үндэслэх хичээлийн ерөнхий утга агуулга хөтөлбөр бол ерөнхийдөө жигд 1. Тийм болохоор мэдээж хэрэг оюутнуудын маань хүч чадал ч гэсэн ижил тэнцүү байгаа болоо гэж бодож байна. Яг хөө энэ жилийн хувьд бол захим эрх чөлөөгөө тусгаалan сэдв заагаад оруулаад ирэхээр оюутнуудын дунд их сонирхол төрсөн гэх юм, оюутнууд бол их сонирхсан. Яг энэ утгаар бол оюутнууд бас өөрийнхөө бэлтгэлийг чамбаасаа хангасан байх гэж бодож байгаа. Хүнд байх хамгийн чухал зүйл юу вэ гэвэл хүний эрх чөлөө байгаа. Хүний эрх чөлөө, хүн байх гэж яг ямар байхыг хэлэх үү? Хүний амьдрал утга учир юунд орших вэ? Хүн өөрийнхөө эрхийг эдлэн гэхлээр яг яах ёстой гэдгийг хүүхдүүд бол философи үндэс хичээлээр дамжуулан ойлгож авдаг, суур ойлголтуудаа бүрэлдүүлдэг. Одоо ингээд онлоор мэдж авсан зүйлээ практик дээр, тодорхой кейс дээр, тодорхой тохиолдол дээр хэрэглэх боломжийг олгож байгаагаар ер нь манай олимпиад бол онцлог гэж би хувьдаа үнэлж байна. Тэгээ ер нь бол эртний грекийн философч Платон нэг зэрэгэлдээ хоёр ертөнцийн тухай асуудлыг ярьсан байдаг. Нэг нь бол материалын ертөнц, одоо бидний энд амьдарч байгаа энэ. Нөгөөх нь бол санаалаг ертөнц. Тэгэхээр бол бидний материалын ертөнц гэдэг бол санаалаг ертөнцийн тусгал байдаг болохоор оршин тогтнох үндэстэй байдаг юм а гэж хэлсэн. За тэгвэл орчин үед яг энэ параллелийг оруулаад ирэх юм бол бидний энэ материалын ертөнц байна, мөн захим ертөнц байна. За тэгэхээр энэ захим ертөнц буюу виртуал ертөнц гэж хэлдэг. Энэ виртуал ертөнц манай энэ материалын ертөнц хоёрын донд яг ямар холбоо байна. Энэ дээр жишээлбэл бид философи мэдлэгийг ашиглаж яг ямар хандлага, ямар ойлголтыг төлөвшүүлэх нь зүйтэй вэ гэдгийг манай философийн олимпиадын үр дүнд олгарч ирэх байхаа. Энэ удаагийн философийн олимпиад 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан. Нэгдүгээр шатны шалгаруулалт нь хамгийн эхлээд медиа материал сонирхуулах даалгавар байсан юм. Оюутнууд өөрсдөө дөрвд хувиран тоглож, богино хэмжээний кино хийж, түүнийгээ тайлбарлаж задлсан юм. Дуу дүрсний чанар, жүжиглэлт, шинэлэг санаа, бүтээлч байдал зэрэг үзүүлэлтүүдээрээ энэ шалгаруулалтанд өрсөлдлөө. Философийн тест гэсэн дараагийн сорилтонд нийт багууд философийн хичээлийн агуулгын хүрээнд амжилттай ажиллаж дүгнэлт гаргалаа. Цахим эрх чөлөө зургийн үзэсгэлэнг бас олимпиадын үеэр дэлгэн гаргасан цахим орчны асуудалд дүрслэлийн гэрэл зураг, эвлүүлэг, зураасан зургийн төрлүүдээр дамжуулан өөрсдийн өвөрмц хандлагыг илэрхийлж өрсөлдлөө. Зураг бүр нэр болон тайлбар сургуулийн логотой байснараа онцлог. Миний болохоор авсан зураг нь болохоор тэр зураг байгаа. Тэр голын зургийн болохоор ямар утга учиртай вэ гэхээр ингээд хүн болон бие биенийхэн оролтоор ингэж зангидж тэгээд зангидсны дараа бие биентэй ингэж цахим ертөнцөөр ингэж амар хурцтай холбогдож болдог. Эрх чөлөөний цахим ертөнцийн эрх чөлөөг бас илэрхийлж байгаа. Тэгээд сул тал нь гэвэл ингэж хэдий бие биентэйгээ холбогдох цахим тийм хурдтайгаар холбогдож байгаа хэдий ч гэсэн бие биенийгээ ингэж боож эрх чөлөөг нь богдуулсан тийм утга учиртай. Миний хамгийн дуртай зураг байгаа. Цахим ертөнцөөс нэг хүн одоо өөрийн мэдээлэл тавьж байгаа гэсэн цаанаас маш олон нүд харж яадаг. Ийм учраас бас захим ертөнцөд зөв зохистой оролцох хэрэгтэй гэдэг үднээс энэ зургийг гаргасан ба. Бид нар
ганцаараа юм шиг мөртлөө маш олон сүүдэртэй байдаг. Хүн болгон биднийг ажиглаж байдаг юм а. Тийм учраас би тавьж байгаа захин мөртөнд тавьж байгаа мэдээлэл авж байгаа мэдээллүүдээ бид нар цензуртай хандах хэрэгтэй маа гэсэн санааг илэрхийлсэн. Ингээд хасагдах журмаар 10 багаас шинжилгээ ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, үндэсний батлан хамгаалах их сургууль, хууль сахиулах их сургууль, санхүү эдийн засгийн их сургууль, анагаахын шинжилгээ ухааны их сургууль гэсэн 6 баг дараагийн 2 дахь шатанд шалгаран үлдлээ. Олимпиадын 2 дугаар шатны шалгаруулалтыг та бүхэн харж байна. Шийдлийн мэтгэлцэн гэсэн сонирхолтой хэсэг рүү явж оръё. Багууд батлагч ба няцаагч гэсэн 2 талуудад хуваагдсан цахим орчинд хүний эрхийн ярвагтай тохиолдол ба түүний шийдэлд мэтгэлцэв. Үндсэн утга санааг ойлгосон байдал, онлын үндэслэлийн томьёологдсон байдал, мэтгэлцээний соёл гэсэн шалгууруудаар философийн эргэцүүлэлт, шүүмжлэлт сэтгэлгээ, үндэслэлтэйгээр хүний эрхийн мэдрэмжтэй зөв зохистой дүгнэлтэнд хэрхэн хүрч байгааг харуулна. Багууд өөрсдийн томьёолсон шалгуурын хүрээнд 3 баталгаа гаргах бөгөөд тус бүр 4 хүртэл оноогоор дүгнэгдэнэ. Мэтгэлцээний тэмцээний эхний тохиолдлыг та бүхэнд сонирхуулъя. Unfriend болон улс төр гэсэн сэдвийг сонгож авлаа. Сонгуулийн үеэр Facebook болон бусад сошиал платформудаар хүмүүс өөрсдийн улс төрийн үзэл бодлоо илэрхийлж заримдаа найзууд болон нийтлэлийг буюу постуудыг уншсан үл таних нэгэнтэй маргалдах тохиолдол гардаг. Америкийн Pew судалгааны төвөнд тогтоосноор сошиал медиа хэрэглэгчдийн 39% нь улс төртэй холбогдох шалтгаанаар өөр хэрэглэгчийг хаах, блог хийх эсвэл тэр хэрэглэгчийн нийтлсэн мэдээллийг аль болох багаар харах тохиргоог хийдэг байна. Facebook-т одоо фрэнд байгаа хүмүүс заавал амьдрал дээр тийм сайн нөхөрлөгч найз байдаггүй. Энэ бол үгүй. Яа гэвэл одоо хин нэгэн одоо олон найзтай болохыг хүссэн хин нэгэн шиг бол одоо фрэндшпс явж штеп. Энэ бол амьдрал дээр тийм сайн нөхөрлөл найз гэсэн үг бол бас биш. Энэ бол маш дутмаг ойлголт. Энэ үед бид нар одоо тэрийг ингэж unfriend буюу unfollow хийх нь ёс суртахууны хариуцлага үүрхгүй юу гэдэг зүйлийг ярьж байгаа болохоос би ирэхтэй. Тэгээд би тэндээ заавал найз биш. Тийм учраас би юу ч хийсэн яах вэ гэсэн ойлголт биш аахгүй юу? Улс төр болохоор цаг зурах биш. Энэ бол хүн өөрийнхөө үзэл баримтлалыг дагаад тэгээд өөрийнхөө үзэл баримтлалыг дагаад тэр улс төрт хүн намаа сонгож байгаа учраас тэр хүн бол насан туршдаа тэр өөрийнхөө үзэл баримтлалд үнэнч байна гэсэн. Энэ бол цаг зургийн асуудал биш. Нэгдүгээр бусдын эрх чөлөө буюу миний эрх чөлөө цаад учруулаагүй тохиолдолд өөрийн дураар би тэр хүнд одоо өмнө хүлээсэн хариуцлага няцаагаад авах шаардлагагүй байдаг. За яагаад тэгж байгаа вэ гэхээр би өөрөө санаачлаад найзтайгаа найз болсон тийм ээ. Өөрөө тэр үйл процесс явагдах зүйлийг эхлэх болчоод тэгээд дараа нь тэрийг болиулна гэдэг чинь өөрөө нэг юм суртахууны гажууд орж байна гэдэг байна. Одоо батлагч талын зүгээс харж байгаа. За тэгээд яг мөн энэтэй ойлголттой одоо ижил ойлголтыг болохоор хин хэлсэн байхаар John Stuart Mill гэдэг хүн хэлсэн байна. За энэ дээр болохоор яг хүн өөрийн дураар хэрхэн амьдрахаас хамаатай тэгээд бусдын эрх чөлөө сад учруулахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр миний найз ямар намайг дэмждэг байлаа гэх. Миний эсрэг намайг дэмждэг байлаа гэд би найзаагаа сошиал гарч болохох ямар ч ирэхгүй байхгүй. Баяртай Аймар Мангасаа. Металл тоглоомын компани Баяртай Аймар Мангасаа гэх шин тоглоомыг хөгжүүлж байгаа юм. Тоглоомын гол зорилго нь хаа нэгтэйгээс мангас гарч ирнэ хэмээн айгаад унтаж чаддгүй хүүхдүүдийг тайвшруулах зорилготой. Хүүхэд унтахын өмнө тоглоомонд яагаад айдгаа ярих үед тоглоом нь би тэр бүх айдсыг чинь эднэ. Хоб. Тэд алга болчихлоо гэх мэтээр хариулж түүнийг тайвшруулна. Тоглоом дотор нуусан микрофон хүүхдүүдийн яриаг бичлэг болгож хадгалаад эцэгхийх нь электрон хэрэгсэл гар утас компьютер таблет руу илгээнэ. Металл компани хүүхдүүдийн тэдгээр бичлэгийг шинэ эмчилгээний арга боловсруулахад нэмэрэг болог гэх үүднээс хүүхдийн сэтгэл судлаачдад судалгааны материал болгон үн төлбөргүй өгөхөө мэдгдсэн. Мэтгэлцээний шийдэл. Металл компани хүүхдүүдийн өмнө буруутай үйлдэл хийж байна. Хүүхдийн бага наснд яг тухайн хүн ирээдүйн иргэн бололтоо мэддэг цөөр одоо зүйлсээ олгосон бий болж байгаа. Тийм учраас эрүүл байж гэдэг зүйл маань тархины үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тэрийг болохоор зэрэг техникийн үднээс шийднэ гэдэг бол энэ боломжууд хэдий ингээд техник технологи хөгжиж байгаа ч гэсэн энэ дээр ингэж хийх юм бол ямар нэгэн ердөө хамгийн гол нь металл компани хүүхдийн өмнө буруутай үйлдэл хийгээд байгаа. Яг тэр бүхэл бүтэн ирээдүйн үр хожуулсан хүүхдүүдийг бүхэл утгаараа туршилтын объект болгож байгаа. За мэдээж хүүхд бага наснаас эхлээд эргүүлж боож хүн зөв. Гэхдээ энэ Баяртай Мангас гэдэг тоглоом бол тэр хүүхдийн эргүүл боожих явцад тэр айцын
микрофонд хурааж аваад эцэг эхлүү болон гар утас болон компьютерээр явуулна гэж тэр хүүхдийнхээ тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой маа. Кино тайлбар гэсэн хэсэгт та бүхний анхаарлыг хандуулъя. Сноуданы амьдралаас сэдвүүлсэн 4 дахь эргэн киноноос хүний эрхийн тулгамдсан асуудлыг олж таньсан байдал философи утга санааг тайлбарлах, багаар ажиллах чадвар гэсэн шалгуураар дүгнэлээ. Эрдэмтэн Бидгеевийн хэлснээр бол оюун санаа бол эрхчлөө хэмээх либералист үзлийг агуулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүн оюун санаагаа чөлөөтэй илэрхийлж эрхчлөөг эдлэх ёстой гэсэн ойлголтыг тодтогч байгаамаа. Харин энэ оюун санаа эрхчлөө гэдэг ойлголт нь бол ганц захин ертөнцид зүгээр юм бичиж эрхчлөөг эдлэнэш бас хүний темпоро буюу мэдээ бидний хувийн амьдлаг, хувийн нууц, хувийн одоо мэдээлэл одоо эрсдэлд ор байна гэж байна. Үүнийг бид өөрсдөө мэддэггүй бидний мэдлгүйгээр бидний хяндаг. Тэгээд тэр бүх зүйлийг ялгалгүйгээр хяндаг. Та террорист хаалттай одоо холбогдсон байна, холбогдоогүй нэ зөвхөн хүмүүсийг хяндаг. Тэгээд эндээсээ үүдээ тэний ч мэдээлэл нэвтрэх маш амархан болж байгаа. Эрдэмтэн Бидгеевийн хэлснээр бол оюун санаа бол эрхчлөө хэмээх либералист үзлийг агуулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүн оюун санаагаа чөлөөтэй илэрхийлж эрхчлөөг эдлэх ёстой гэсэн ойлголтыг тодтогч байгаамаа. Харин энэ оюун санаа эрхчлөө гэдэг ойлголт нь бол ганц захин ертөнцид зүгээр юм бичиж эрхчлөөг эдлэнэш бас хүний темпоро буюу мэдээллийн агуулга дотор нь тэр эрхчлөөтэй холбоотой өөрийн гэсэн оюун санааны илэрхийллийг хадгалсан байх боломжтой гэдгийг илэрхийлж болно. Хүний эрхийн тулгуурлын 14 зүйлс зааснаар ямар нэгэн шаардлага гарахад тухайн хүний нууцад нэвтэрч болохгүй. Мөн нацгүйгээр барилжиж болохгүй гэж заасан байдаг. Ийм карнер хэсэг байдаг. Хүний хязгаарч хэрэгсэл болгож ашиглаж болохгүй. Энэ хүн болохоор хүний одоо бүх хүмүүсийн мэдээлэл хүссэн үедээ нийт мэдээллийг авч чаддаг. Тэр түгээр болохоор энэ болохоор бүх хүмүүсийн эрхийн талаар маш нэг хатаж байгаагүй хэрэг тэгээ хамгаалж хариуцж байгаа юм шиг боловч үнэндээ болохоор хүний эрхийг дээд зэрэгээр төрчиж байгаа хэрэг юм аа. Тэр үндэсний аюулгүй байдал гэдэг бол яг одоо ерөнхийлөгч парламент гэдэг зүйлсийн одоо яг доор нэж идэг ингээд байгууллага байдаг. Энэ байгууллага болохоор иргэдийн аюулгүй байдлыг өргөж шинж тэднээс анхаарал тавьдаг тийм байгууллага байдаг. Тийм болохоор одоо зөвшөөрлгүйгээр ямар нэгэн хакер хувийн ихэд иргэдийн одоо тэр цахим одоо хаяг имэйлдээ Google эднэрт бол хардахыг бол урьдчилан сэргээсэн тийм механизмаар бол ажиллаж байгаамаа. Ингээд 2 дугаар шатны дүн гаргах шинжилгээ ухааны технологийн их сургуулийн Изей баг манлайлж, Монгол Улсын их сургуулийн Пентасофия баг Дэд байр, хууль сахиулах их сургуулийн Хетезенс баг 3 дугаар байр, санхүү эдийн засгийн их сургуулийн Самуур баг тусгай байрыг тус эзэллээ. Энэ удаа 9 дугаар зохион байгуулж захин мэргэжил сэдвүүдэд зохион байгуулж байгаа философи аудиогад маань бас манай нийгэм хүндсэн бодол асуудлыг хүндсэн гэж одоо найдаж байна. За мөн одоо энэ аудиогад одоо амжилттай орсон бүх оюутнууд багшлаар тав удаа дахин баярлуулъя. Тэгээ хүн төрөлхтний одоо юу гэдэг хамгийн анхны ууц шинжилгээний нэг бол одоо философийн шинжилгээний байж байдаг. Хүн төрөлхтний одоо юу гэдэг улс орон болгоно бол өөрийн гэсэн философи, өөрийн гэсэн одоо юу гэдэг үйл бодол байх ёстой. За тэгээд одоо мөн одоо баг хамт олно одоо шинжилгээний технологийн сургуулийн багийг амжилттай зөвхөн авсан шинжилгээний технологийн сургуулийн бизнес хүмүүстийн сургуулийн одоо дэд продюсер Батцэрэн за ахлагч Намбатан одоо дахин баяр хүргэе. Ингээ манай сургуулийн ингээ таавал дахин амжилттай болсноо гэдэг найдаж байна. За ингээ таавал амжилт хүсье. За